Сайн бацгаана уу. Хамтдаа өнөөдөр эзний үгээс уншия. Эхлэл 37 дугаар бүлгийн 1-ээс 11 дугаар ишлэгийг уншия. Эхлэл 37 дугаар бүлгийн 1-ээс 11 дугаар ишлэл. За, слайдн дээр ишлэл маань байгаа. Та бүхэн надтай хамт дотроо тулгаад уншаад яваарай. За, би чангаар уншия. Эцгийнхээ цагаачилж явсан Канаан нутагт Яаков амьдран суужээ. Яаковынхны түүх ийм билээ. 17 настай залуу хүү Йосеф ах нартайгаа хонь хариулж байхад эцгийнх нь татвар ихнэр Билха, Зилпа хоёрын хөвгүүд хамт байлаа. Йосеф эцэгтэй тэдний талаар базаахгүй мэдээ авчирчээ. Израилийн өндөр настай болсон хойно Йосеф төрсөн тул тэрээр түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрлаж түүнд ханцуутай урт дээл хийж өгсөн ажээ. Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад Йосефийг үзен ядаж түүнтэй ив найртай ярилцаж чаддаггүй байв. Йосеф нэгэн зүүдлээд түүнийг ах нартай ярьсанд тэд түүнийг улам үзен ядах болжээ. Йосеф тэдэнд ярихдаа "Миний зүүдэлсэн зүүдийг сонсцгоно уу" гэд тэдэнд "Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоо зогсчихлоо. Гэтэл үзэгтэн та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон зогсоод түүнд мөрөгцгөв" гэж ярьжээ. Ах нар нь түүнд "Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах юм уу? Захирах гэж үү?" гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болон улам илүү үзен ядах болов. Йосеф бас өөр нэгэн зүүдлээд түүнийг ах нартаа "Харах тун би бас өөр нэгэн зүүдлээ. Үзэгтэн нар, сар бас 11 одод надад мөрөгцгөөж байлаа" гэж ярив. Тэрээр энэ зүүдээ эцэгтэй бас ах нартаа ярьсанд эцэг нь түүнийг зэмлэж "Чи хаашаа янзын зүүдлээд байна вэ? Би бас ээж чинь, ах нар чинь үнэхээр чам дээр очиж чиний өмнө газар цөгдөн мөрөх гэж юу гэв. Ах нар нь түүнд атаархаж харин эцэг нь түүний үгийг сэтгэлдээ хадгалав. Аамен. Өнөөдөр би эзний үгийг та бүхэнтэй энэхүү текстэн дээр тулгуурлаад атаархлаас ангид бай гэдэг сэдвээр эзний үгийг хуваалцахыг хүсэж байна. Атаархлаас ангид бай. За, яагаад гэвэл бид нар Яаковын хүүхдүүдийн түүхийг сая хамтдаа уншлаа шүү дээ. Яаковын хүүхдүүд бол өөрсдийн 11 дахь дүү Йосефийг атаархдаг байсан. За, мэдээж энэ атаархалд бол шалтгаан байсан. За, тэгээд энэ атаархал бол түүхийг цааш нь ингээд унших тусам атаархал бол маш их гарц хохирол, нулимс, гуниг зовлонд энэ гэр бүлийг бол унгаасан байдаг. За, тэр талаараа бол бүгдээ дараа нь ярина. Өнөөдөр бүгдээ яг өнөөдрийн босон түүхтэрээ жоохон тогтож ярих гэж бодож байна. За, тэгэхээр өнөөдрийн энэхүү текстээр дамжуулаад бидний хуваалцж байгаа чухал нэг сүнслэг зарчим бол атаархлаас ангид байх талаар хамтдаа суралцах гэж байгаа юм. Тэгэхээр атаархал гэдэг бол их бага хэмжээнд бидэрт бүгдэрэнд нь байждаг зүйл. Би танаас асууя те. Та нар хэн нэгэнд атаархаж байсан уу? За, магадгүй та нарын зарим нь хэлэх бах. Цагаахан бол атаархаж байсан гэл те. Хэлэх бах. За, тэгтээ нөгөө цагаан атаархал нь явандаа хар атаархалч бас болчдөг тал байж бас магадгүй. За, хэн нэгэн хүн танд ингээд атаархаж байгааг мэдэрчээсэн үү? За, хэн нэгэн хүн битгий хэл бүр хэсэг бүлэг нөхдүүд бүр нийлээ танд ингээд атаархаж байсныг мэдэрчээсэн, амьдралд бас мэдэрчээсэн тэр дарамт тэрнээс болж ирж байгаа тэр харилцааны дарамт, хавчилт шахаасыг ямар нэгэн байдлаар бас мэдэрчээсэн үе та нарт бас байсан баха. Тэгэхээр бид нар бүгдээрээ энэ атаархал гэдэг юм зүйлийн дундуур бол туулан гардаг. Харин эзний үг биднийг ятгахдаа атаархлаас ангид бай. Атаархал бол Бурхны хүний сэтгэл зүрхэнд бол байх ёсгүй зүйл юм аа гэдгийг эзний үг өнөөдөр бидэнд ятгаж байна. Тэр талаар бүгдээрээ яг Йосефийн түүхтэр бүгдээрээ хамтдаа тулгуурлаад ярих гэж штэ. За, тэгэхээр өнгөрсөн бүтэн сая өдрөөс би Йосеф шиг даван туул гэдэг цувралаа эхлүүлсэн. За, цуврал номлолоор үе явдаг болчиход байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ цуврал сериал номлол. За, энэ бол Йосеф шиг даван туул гэдэг цуврал номлолын маань 2 дугаарх нь. Өнгөрсөн бүтэн сая өдөр бүгдээ онлайнаар цуглаанаа хийхдээ Йосеф шиг даван туул тэр дотроо Бурхан таныг ичхүүрээс чинь арилгана гэдэг сэдвээр хамтдаа сурсан биз дээ. Өөрөөр хэлбэл Йосеф төрснөрөө ээжийнхээ ичхүүрийг арилгасан. Йосефийг төрүүлсэн түүний их Рахел гэдэг эмэгтэй бол хүүхэд төрүүлдэггүй хүүсэр эмэгтэй байсан учраас үеийнхэн дундаа бол яг хүүхэд төрүүлдэггүй гэдэг утгаараа их тийм ичхүүрийг тээж амьдарч исэн бол
Одоо Йосеф гэдэг хүүтэй болсноороо энэ эмэгтэй ичхүүрээс чөлөөлөгдсөн. Яг үүнтэй адилхан бурхан биднийг ичхүүрээс чөлөөлдгөө гэж хамтдаа бүгд сурж ирсэн. Амьдралд зөвхөн хүүхэд гарахгүй гэдгээс гадна өөр олон янзын ичхүүрүүд бидний амьдрал бидний зүрх сэтгэлд бол байж идэг. Харин энэ бүгдээс бурхан биднийг чөлөөлдөг юм аа. Аливаа ичхүүрээс бурхан биднийг авардаг юм аа. Хамгийн гол ичхүүр бол нүгэл хийдэг ичхүүрээс те нүгэл хийгээд дотроо өөрөө өөрөөсөө ичдэг, бусдад харуулмааргүй байдаг, мэдэгдмээргүй байдаг. Тиймэрхүү ичхүүрээс бурхан биднийг чөлөөлдөг юм аа гэж бид нар хамтдаа эзний үгээс өнгөрсөн 7 хоногт сурж ирсэн. За ингээд Йосеф төрсөн түүхээс түүний ээжийн ичхүүр арилжээ гэж сурсан бол одоо Йосеф төрөөд түүнээс хойш 17 жилийн дараа болж байгаа үйл явдал Эхлэл 37 дугаар бүлэг дээр гарч байна. За тэгэхээр энэ 17 жилийн хугацаанд бол Йосеф хэрхэн өсөж тойронсныг бол Библиэд бичээгүй. Эхлэл номон дээр бол бичээгүй. Йосеф төрлөө ээжийн ичхүүрээс чөлөөлөгдлөө л гэж бид нар уншсан. Тэгээд 17 нас хүртэл юу болсон мэдгүй энэ хоорондоо өөр түүх гарч байгаа. Өөр түүх гарч хагаад одоо 17 жилийн дараа 17-той Йосефийн амьдрал тохиолдож байгаа дараагийн үйл явдлаар одоо Библийн Эхлэл номын түүх цаашаа үргэлжилж байгааг хамтдаа одоо бүгдээ хамтдаа уншиж штэ. За 17 наснд хүрлээ. За Эхлэл 37-гийн 1-р ишлэлийг текстийг харах юм бол хэлж байна те. Эцгийнхээ цагаачилж явсан Канаан нутагт Яаков амьдран суужээ гэж хэлсэн. Хамгийн 1-р ишлэл. Энэ Яаков гэдэг нь Йосефийн аав багхгүй юу? Тийм ээ. Йосеф бол Канаан нутагт суужээ гэж. За тэгээ 2-р ишлэл дээр хэлж байна те. Яаковынхны түүх ийм билээ гэд хүүхдүүдийнх нь хоорондын одоо зөрчлийг гэр бүл доторх зөрчлийг нь одоо энэ 37 дугаар бүлэг биднэрт өгүүлж штэ. Тэгэхээр Яаков бол бурханд итгэдэг хүн байсан. Түүний аав Исаак бас бурханд итгэдэг нэг юм байсан. Исаакийнх нь аав буюу Яаковын өвөө Авраам бурханд итгэдэг нэг юм байсан. Бурханаар дуудлага авсан нэг юм байсан. Тэгээ 3 үеэрээ энэ бурханд итгэж байгаа. Тэгээ энэ 3-ын үеэс одоо энэ 3-ын үр удам нь хожим Израиль үндэстэн болсон учраас Израильчууд Авраам, Исаак, Яаков гэсэн энэ 3 хүнийг өөрсдийнхөө өвөг дээдэс гэж нэрлэдэг. Бидний эцгүүд гэвэл Авраам, Яаков, Исаак 3-ыг ярьж байна гэж Израиль хүн болгон ойлгодог. За тэгэхээр эцгүүдийн одоо үе энэ дэр гарч ийн тийм ээ. За ингээ бурханд итгэдэг гэр бүл. Тэгтээ гэр бүлд нь асуудал байсан уу? Байсан. Бурханд итгэдэг гэр бүлийн гут огт асуудалгүй гэр бүл одоо болцсон уу гэсэн чинь үгүй юм байна. Тэгээ хүүхдүүд нь бас өөр байгаад байна шүү дээ. Хүүхдүүдийнх нь донд зөрчил байна шүү дээ. Гэр бүл дотор бас зөрчил тэмцэл өрнөд байна шүү дээ. Өнөөдөр танай гэр бүл, танай хүүхдүүдийн чинь донд магадгүй таны ах эгч дүүнэрийн донд та нарын хооронд өнөөдрийг хүртэл бас ямар нэгэн зөрчил байдаг ч байж магадгүй. Тэгээ зөрчилгүй гэр бүлээс үүсэлтэй хүн ерөөсөө нэгч байдаггүй. Гэр бүл дотор хэдийгээр бид нар одоо нэгэн гэр бүл хайртай хүмүүс гэж тэгж байгаа ч гэсэн хоорондоо дээр доороо орсон нэгийгээ илүүд үзлээ, дотоод үзлээ, инглээ тэглээ гэсэн зөрчил бол ерөөсөө гэр бүл олгонд л байж идэг. Яг л ийм нэг алдаатай оноотой гэр бүлэл явж гин гэдгийг одоо Эхлэл номын энэ 37 дугаар бүлгийн түүх биднэрт өгүүлж байна. За ингээд Яаковынхны түүх ийм билээ гэд 17 настай залуу хүү Йосеф гэд Йосефийн тухай хэлж байна. За Йосеф ямар байсан бэ? Ах нартайгаа хонь хариулж байхад эцгийнх нь татвар ихнэр Билха, Зилпа хоёрын хөвгүүд хамт байлаа гэж хэлсэн байна. Тэгэхээр Яаков бол явж ер нь өнгөрсөн 7 хоногт би ярихдаа 2 ихнэртэй болцсон гэж танаас ярьж ирсэн шүү дээ. Хадам эцэг нь шахаад эгчийг нь нөгөө дүү охинтой нь гэрлэх гэжсэн чинь хадам эцэг нь эгчийг нь бас давхар шахаад ингээд 2 ихнэртэй болцсон түүхийг би ярьж ирсэн шүү дээ, тэ. Тэгээ нөгөө 2 ихнэр чинь хүүхэд төрүүлэхээр өрсөлдөд хоорондоо хүүхэд төрүүлэхээр нэг нэгнийхээ дээр доор гарах гад тэнгүүдгөө дүүн хүүхэд гарахгүй болохоор өөрийнхөө шивгчийн эмэгтэйг нөхөртөө өгөөд тэгээд энэ эмэгтэйгээс би хүүхэдтэй бол энэ эмэгтэйгийн төрүүлсэн хүүхэд миний хүүхэд гэж тооцогдно гэд тэнгүүд эгч нь бас өөрийнхөө шивгчийн эмэгтэйг бас нөхөртөө өгөөд ингээд үнцэндээ Яаков гэдэг хүн чинь 2 албан ёсны ихнэр 2 татвар ихнэр ингээд нийтдээ 4 ихнэртэй болчихж байгаа байхгүй. Ингээд 4 ихнэрээс нь нийлээд 12 хүү төрж байгаа юм л та. Энэ 12 хүү чинь хожим Израилийн 12 овг аймгийн өрхийн тэргүүнүүд болсон хожим. Тэ. Ингээд 4 ихнэртэй болж байгаа. Тэгсэн чинь нөгөө Билха, Зилпа хоёр нь болохоор нөгөө татвар ихнэрүүд нь гэж явдаг. Лиа, Рахел хоёр бол албан ёсны ихнэрүүд нь гэж явдаг. Тэгэхээр татвар хоёр ихнэрийнх нь төрүүлсэн хүүхдүүд нэгээд 4 залуу байдیں۔ 2 хүүхэд гаргасан байхгүй юу? Зилпаш 2 хүүхэд гаргасан, Билхаш 2 хүүхэд гаргасан. Ингээд 4 залуу байд. Энэ 4 бол дөрүүлээ Йосефос ах.
Ер нь Йосеф бол дээрээ 10 ахтай байсан. Өөрөө 11 гэн байсан. Доороо нэг эрэгтэй дүүтэй байсан маа. Тэгээ Йосеф бол 10 ахтай, 10 ахын 4 нь энэ Билха, Зилпа хоёрын төрүүлсэн одоо хөвгүүд байгаа. Тэгээ энэ 4 ер нь нэг хөдөө хэр байхдаа юу хийсэн? Нөхдөөд нэг болохгүй юм хийсэн юм шиг байна. Тэгээ энийг бол Йосеф хажууд нь байжгаад ахнарыгаа болохгүй юм хийж байгааг бол хажуунаас нь харсан. Тэгээ яасан гэхээр аавдаа очиод хэлсэн. Йосеф эцэгтэй тэдний талаар базаахгүй мэдээ авчирчээ гэж. За ингээд нөгөө нэг ахнар нь яасан гэхээр Йосефийг бол үзэн ядж байгаа. Яасан гэхээр ховч аавд ч товолцсон. Эдрийг юу хийснийг бол энд хэлээгүй. Гэхдээ ах нартайгаа хариулж байхад эцгийнхэн татвар ихнэр хөвгүүд хамт байлаа. Йосеф эцэгтэй тэдний талаар базаахгүй мэдээ авчирчээ гэсэн байна. Тэгэхээр сайхан гарууд ер нь юу божигнуулж авсан бол тэнд шоудсан уу? Хүн дээрлэхэд зодсон уу? Эсвэл амтан хүн дээрэмдсэн үү? Байрны ордоор явхаар удаа миний үеийн хүүхдүүд 80-ад оны хүүхдүүд бол нэг өөр байрны хүүхдүүдийг нэг барьдаг, дээрэмддэг нэг тийм үеийнхэн байсан. Тэр хаваар явсан хүмүүсийг дээрэмдсэн үү? Эсвэл одоо эмгтээчүүд октоодтой орооцолцсон уу? Эсвэл ямар нэгэн юм базаахгүй юм бол энэ нөхдүүд хийж исэн. Тэр аав ээж нь байхгүй. Хөдөөгээр хоньны бэлчээр дээр сайхан хэвээр дураараа дургиж исэн юм шиг байна. Тэгээд дүү болохоор ахнарынхаа энэ үйлдэлийг хараад ахнар ингэж болохгүй дэ гэж бол мэдээд байгаа. Тэгээ эргээд отроос буцаад гэртээ харихын цагт дүү нь одоо ахнарынхаа тухай аавдаа хэлчихэж байгаа байхгүй юу? Ахнар ингэсэн шүү хэлцэн. Тэгээ энэс болоод ахнар нь бол одоо дүүдээ бол дургу үзэн ятсан. Одоо бидний хэлээр бол одоо ховч дүүл байна л да. Одоо хамгийн хийсэн юм авчиад одоо аав ээж хоёртоо ховлоод хэлцэн, алтан ушуу хүргэцэн. За ингээд магадгүй ааваасаа шийтгэл авсан баг. За дээр нь аав нь Йосефийг бусад хөвгүүдээсээ илүү их хайрладаг байсан. 3 дугаар ишлээс цаашаа уншъя. Израилийн өндөр настай болсон хойно Йосеф төрсөн тул тэрээр түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрлаж түүнд ханцуутай урт дээл хийж өгсөн ажээ гэж хэлсэн байна. Өндөр настай болсон хойно төрсөн. Нөгөө хүүхд гардаггүй эхнэрээс нь төрсөн байхгүй юу? Дээр нь яасан гэхээр тэр эхнэр нь Яаковын жигнэсээ хайртай эмэгтэйнээс. Тэгээд нөгөө хайртай эмэгтэйгээс төрсөн хүүдээ Яаков илүү хайртай. Яалтчгүй л илүү хайр гарчаад идэм байна л да. Энэ ялгааг нөгөө нэг ахнар нь бас харж штэ энэ чинь. Йосеф өөрөө тэрийг анзаардаггүй байсан байж магадгүй. Жоохон байсан болооч тэр юм уу хүүхэд байсан болооч тэр юм уу өөрөө бол аав надад нэг хандаад ахнарыг нэг хандаад байна да гэж Йосеф бол өөрөө ялгаж хардаггүй байсан баг. Хүүхэд байсан учраас. Ялгаж хардаггүй талтай байсан. За ахнар нь бол энийг мэдчихсэн учраас бол энэ бас дүүдээ атаархах 2 дахь шалтгаан болсон. За тэгээд тэр үеийн хүмүүс одоо юм ханцуугүй дээл өмсдөг байсан юм шиг байна. Маш халуун газар шүү дээ. Гэтэл Йосеф тийм урт ханцуутай дээл хийж өгсөн гинэ. Тэгэхээр урт ханцуутай хувцс тухайн үед их ховор байсан юм шиг байна. Тэ ханцуугүй юм өмсдөг юм шиг байна. Энүүгээр нь цоолж хаяал 2 гараа хийгээл тэгээд бүсэлдэг байсан уу яадаг байсан. Ямар ч тэр үеийнхний дээл готл хувцс гэдэг бол одоогийнхний бидний хувцсны дизайны хажууд бол бүдүүлэг юм л байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд ханцуугүй дээл ихэнх нь өмсдөг байсан бол Йосефт бол ханцуутай цамц дээл хийж гисэн. Яа. Тухайн үед ингээд ханцуутай дээл өмссөн явж байгаа хүн бол брэнд одоо гоё юм өмссөн байгаа харагддаг. Йоо, ханцуутай дээл өмсчих гэж хоорондоо ярьдаг. Тэгээд бидний баг багт бол богчжилсан хүн гоё харагддаг байсан те. Яасан игч чи Оросоос ирсэн юм уу? Ирсэн. Игч нь ирэхүү цордог те. Тэгээд эсвэл Германаас ирсэн, эсвэл Чехээс ирсэн ч гэдэг юм уу те. За джинс өмссөн байх юм бол 90-ад оны их үе джинс өмссөн байх юм бол яа. Манай аваг ах Германд сурдаг байсан геологоор. Тэгээ аваг ах маань Германаас ирэхдээ надад нэг юм цасны цагаан арзгаралтай гутал аваад ирэхгүй юу? Памбар өдөн дотроо. Тэр үед чинь 80-ад оны сүүлээр тийм гутал байхгүй. Нөгөөх нь ингээ арзгар олныхаа дунд ийм 2 хадаастай, нөгөөх нь ингээд эргүүлэнгүүд эсрэг тийшээ харахаараа ингээ хадаас нь гараад ирдэг. Буцаага нуулчих юм бол буцаад ингээ өвхтөд орчдөг. Мөссөн дээр халтардгүй тийм гуталтай. Би тэр гутлыг өмсгөөсөө ичин цав цагаан гутал. Тэр үед цав цагаан гуталтай хүн Монголд ерөөсөө байдаггүй байсан. Одоо бол ингээд шар мар 9 шидийн ногоо могоон гутал өмсөж байгаа шүү дээ, тий. Тэгээ би бүр гутлаасаа хичээл бүр ингээд ээж өмсчихгээд өмсөлч намайг. Би нөгөө гутлаасаа хичээл хүүхдүүд ирж мэлааж яа гэд гიშгээд байгаа юм чинь. Автобуснаас боосон чинь нэг хүн бүр ингэж ирээл миний гутал руу харж аж үлээ.
Йосефийн урт танцуутай дээл гэдэг бол одоо тэдний тэр үедээ л гой дээл байгаа байхгүй. Тэг бүр нөгөө ах нарын атаархал нь хөдөлсөн. За тэгсэн чинь болоогүй. Зээр нь бас зүүдэлчих юм аа. Нөгөө зүүдээ тэгээ бас яриад ах юм аа. Үгүй ярихгүй л байна үсттэй энэ Йосеф. Зүүдлээгээд ах нартай очиж ярьчихсан нөгөөх нь. Ямар зүүд гэсэн чинь бид нар бүгдээрээ тарийн талбай дээр ажиллаж чинь бүгдээрээ сүрэл боож байсан чинь миний сүрэл ингээ босоод зогссон. Та нарын боосон сүрлүүд бүгдээрээ ингээ тойроо зогссон байна гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө сүрлүүд нь бүгдээрээ Йосефийн сүрлийн өмнө бүхийж гинэ. Өө чи бүр нэрээс тэ өөрийгөө бүр нэрээ чи өөрийгөө хийн гэж бодоод байгаа юм бэ? Ах нар нь бүр ингээ бүр дургуу дээр улам дургуу болгоод байгаа байхгүй. Тэгсэн чи нөгөө зүүд нь дахиад хоёр татчихчих юм аа. Хоёр дахь зүүдэн дээр нь яасан гэж нар сар 11 од өөрт нь мөргөж гин гэж зүтэлсэн. Тэгээ энийг ах нартай яриад дээр нь аав ээжтэй бас ярьсан, аавдаа бас ярьсан. Ах нар нь бол ингээд өстой хөмгөөгөө зугаал дотроо өстой нэрээ өстой уур нь хүрээл бачуураа өстой бүр үзий яддаг дээр бүр улам үзий ядаад байж байгаа. Аав нь болохоор дэмий хоолой юм зүүдлээд манай монголчууд хүүхдээ нэг дэг загнадаг даатай. Юугаа зүүдлээд идэв чи үгүй нэг за зүүдлээ гэж зүүдэлчихгүй шүү дээ хүүхд чинь бас тийм биз дээ чи унтчих тэг зүүдэндээ хороод ирж байгаа юм яах вэ дээр чинь. Тэгээд босон юм бол хүүхд ярьж штэ. Тэгсэн чи аав нь юу гэж хэлсэн гэхээр хаашаа янзын зүүдлээд байгаа юм бэ чи чинь. Тэгээд ээж чинь аав чинь ах нар чинь чамд бүхээг болж таарж гинөө гэж ингэж хэлсэн. Тэгсэн чи Йосеф тэрэнд бол хариулт авахгүй. Йосеф ч өөрөө энэ зүүднийхээ учрыг бол мэдэхгүй байсан тухай үед. За тэгээд ах нар нь бол түүнд атаархаж харин аав нь бол яасан? Сэтгэлдээ энэ зүүдийг хадгалсан. Хэдий наанаа ингээл хаашаа янзын ямар янзын юм зүүдлээд байгаа чи гэж тэгсэн мөртлөө аав нь бол дотроо ботцсон те. Энэ хүүхд нэг л онцгой хүүхд болно. 2 удаа нэг ижил утгатай зүүдийг 2 удаа зүүдлээ. Бурханаас ч энэ зүүдийг өгсөн билүү? Энэ хүүхд ирээдүйд энэ хүүхд том хүн болох байгаа. Аав нь бол дотроо бол чинь нэг амьдралыг илээсэн туршлагатай хүн байна. Тэр чинь бас нэг юмыг наан цантаа бодож шít. Ах нар нь бол атаархаал өөр юм байхгүй, өөр бодож байгаа юм байхгүй ерөөсө. Атаархаал байсан ерөөсө. За ингээ энэ атаархал нь бол хожим Йосефийг бол маш хэцүү. Одоо хувь тавилангийн түүний амьдралын хувь тавиланг бол оронгоор нь өөрчилсөн байдаг. За тэр атаархлаас болж энэ аав нь ч дунд нь маш их зовж чаналсан байдаг. За тэр түүхийг бол бүгд хожим үзнэ. Тэр оронгоор нь иргсэн амьдрал хожим Йосеф өөрийнхөө аавыг, өөрийнхөө ах нарыг хожим бол аварсан байдаг. Тэгэхээр энэ гэр бүлийнхаа бол аврагч нь болсон байдаг хожим Йосеф. За тэрнийг одоо ирээдүйд юу болохыг бэлэгдэж харуулсан Бурхны иш үзүүлгийн зүүд байсан энэ зүүд бол. За тэр талаар бүгдээр дараагийн бүтэн сайнны номлолууд дээр хамтдаа тухтаа үзнэ. Үнэхээр гоё түүх. Йосефийн энэ түүх бол үнэхээр гоё түүх. За өнөөдөр яг энэ атархал гэдэг энэ хэсэг дээр бүгдээ тогтож ярмаар байна. Тэгэхээр аав нь түүнийг илүү хайрлсан, урт танцуутай дээл өмсгсөн, ах нарынхаа булхайг илчилсэн, дээр нь зүүдээ ярьсан гэд ингээд харах юм бол ах нар нь түүнийг бол одоо үзий ядаж дургу байх юм дөрвөн шалтгаан бидний өнөөдөр уншсан түүхэн дээр гарч яана л та. Тэгээд дээр нь Йосеф их тийм юу хүүхд юм аа. Одоо гиндээд ах юм аа 17 настай хүүхд бас нөгөө амьдралын ухаан байхгүй. Зүүдээ очиж ярьж байгаа байхгүй. Яриад нөгөө өөртөө дургу ах нарыгаа улам өөртөө дургу болгож байгаа. Нэг жоохон хал үзээд халуун чулуу 700 хүн бол ярихгүй штэ зүүдээ. Ноон да. Хизээ нэг өдөр биелэхэр нь хараараа та нар гээл те. Одоо айхтар хүн бол одоо нуун. Гэтэл 17 настай залуу очиод ярьж байгаа байхгүй юу? Нөгөө ах нар нь өөрт нь улам дургу болно гэдгийг ч тооцохгүй байгаа байхгүй юу? Би ингээ ярьчих юм бол эдгээр бүр миний төч ямар гоё зүүдлээ вэ? Хайртай шүү гэ бүгдээрээ ирээд тэрвэрэд үнснэ гэж бодож байна уу? Үгүй. Улам дургу бол энийг Йосеф тооцохгүй байгаа байхгүй юу? Нөгөө амьдралын туршлагагүй гэдэг нөгөө залуу хүүхэд гэдэг нь яг эндээс харагдаад байгаа байхгүй юу? Нэг 30-аас хүрсэн хүн юм уу 40-аас хүрсэн хүн нэг ийм зүүдлсэн бол ганц хоёр хүн үнтэй л хуваалцах байх те. Магадгүй пастор дээр очиж пастраа би нэг юм сонин зүүдлээ та залбирч өгөөч энэ гэдэг ч юм уу. Нэг хэдхэн хүнээс зөвлөгөө авдаг ч юм уу. Тэгвэсэн баг. Гэтэл 17 настай хүүхэд яасан гэхээр хөөрөөд очиод ярьчих. Тэгэхээр муу санаа байхгүй. Амьдралын нөгөө туршлага байхгүй. Тэгээ надад яг энэ Йосефийн түүхтэр гарч байгаа шиг энэ юм туршлагагүй байдал дээр нь юм атаархал давхцсан миний амьдралыг тийм түүх болж байсан. Би чи баг залуудаа өсвөр наснаасаа хятадын үүшүүгээр хичээллээд спортын одоо тамирчин байлаа би чинь. Тэ. Тэгээд спортын төв ордонд Монголын
Үүшүүгийн шигшээ багийн тамирчин. Тэгээ манай Үүшүүгийн холбоо Хятадаас бүр Үүшүүгийн мэрэгжлийн багш урьж авчирсан. За тэгээд бид нар чинь нөгөө багштай таалагдах гал нөгөө багшийн нэг ойрын одоо гарын шавь нь олчих гол одоо бид нар ч бас бүгдээрээ л хичээж байгаа шүү дээ чинь. Хятадаас мэрэгжилтэн багш ирсэн. Бид нар чинь ингээл урд нь багшийнхаа урталт нь ингээл бэлтгэл хийгээл юу сурснаа үзүүлээл бид нар чинь. Тэгэхээр багшдаа ингээл сайн байна гэвэл одоо ингээл додгор багш сайн байна гэж хэлнэ гэдэг чинь хүүхэд насанд бол одоо том шагналт. Энээс илүү том шагнал ер нь байх уу ер нь. Тэгээд бүгдээрээ л нэг багшаараа магтуулчих гал. Тий. Тэгээд багш манай сексний гамбаа гэдэг нэг хүүхдийг бол арай л илүү онцгой үзнэ. Ер нь. За гамбаа бол багшийг ирэхээс өмнө бол ингээд бидэртэй адилхан жигд байж байгаа л. Тэгээд багш бол ингээд гамбааг бүр онцолж ингэж анхаарал, онцолж нүдсээр агаал гамбааг бол өстой ингээд суг дэш нь өстой үнэхэрийн чадварлаг тамирчин болгож бол гаргаж ирж ирснийг би одоо сандгийг. Одоо гамбаад аягүй сайн манай багш. Тэгээд бид нар гамбаа шиг багшийн тэр хайрыг бол авч чадаагүй. Нөгөө хэлэхэд бол жоохон хатаархдаг л байлаа. Яг л би ч гэсэн тамирчин, би ч гэсэн амжилтанд хүрмээр байна. Багш ч гэсэн намайг тоогоосай. Надад бас нэг гоё юм зааж өгөөсэй. Намайг ингээ онцлоосай гэж би хүсч л хэлсэн. Тэгтэл одоо гамбаа шиг хувь тавилан бол тэр үеийн олон тамирчдыг бол тойрсон доо. Тэ. Гамбаа аягүй азтай. Ер нь бол. Тэгээд гамбаад ингээд багш илүү онцгой хандаал, илүү гамбаагийн алдаан дээр ажиллаал, илүү гамбааг ингээд нүдээл ер нь бол. Тэгэл гамбааг ингээд сайн ичих юм бол гал заалаар нэг сайн байна гэж хашгираад ерөөсө тэнд гамбаагаас өөр онцгой юм ерөөсө бахаа болцсон ер нь. Тэгээ ер нь тэгээ тийм зүйлийн донд ингээд тэрийг мэдрэх айгүй амаргүй ер нь. Ер нь жоохон өвдөлттэй. Ер нь бол нэг 2 дугаар игнэний хүн болчиход байгаагаа мэдрээд идэг. Тэгээ би одоо бодоод ахад ер нь яагаад 2 дугаар игнэр рүү орцсноо бас би хожим бүр сүулт нэг том болсон хойно ухаарж үлээ. Нэг удаа манай багшийн орчуулагч багш хоёр зогсож байгаад намайг дуудаж байна бэлтгэлийн үеэр дуудсан. Төгөлдөр хүрээдэр юу Пөмбөрийн хажуугийн 33 дугаар дэлгүүр гэж байлаа Пөмбөрийн хажуу чинь. Пөмбөрийн хажуугийн 33 руу гүгээд нэг 5 ил төмс аваад тэр багш чинь гэртээ төмсгөө олцсон байна. Чи нэг төмсөнд явчихад ирэх үү гэд нэг тэгсэн. Тэгтэн би нөгөө бэлтгэлээ хийх гээд тэгээ төмсөнд явах айгу дургу байсан байхгүй би. Тэр нөгөө хүүхд болохоор нөгөө дургугээ нүүрэн дээрээ гаргаж байгаагаа мэдэхгүй. Тэгээ манай багш нэг тэр байдлыг харангуйта хэрэггүй гэд боловччихсэн намайг. Тэр би баярлалаа бэлтгэлтэй ороод би төмсөнд явжсанаас бэлтгэлээ хийжсэн мэн дээр гэд уул нь сайжрах гад зүтгээд нь штэ би чинь. Гэтэл тэр нь намайг улан багшаас холдуусныг би ойлгоогүй байхгүй тухайд. Тэгэл тэрнээс хойш багш намайг өөрөөсөө түлхсэн. Яагаад гэвэл өөртөө тослоог байхгүй. Яг хэрэгтэй үед нь хэрэгтэй юмд нь би гүүгээгүй юм байна л та. Тэгээ бид тэрийг хожим том болоод өөрөө амьдралд нухлагдаад амьдралын туршлагатай болоод хүний харилцаа гэдэг чинь те ямар жижигхэн ийм нарийн юмн дээр заримдаа тогтож идэг юм бэ гэдгийг ухаарад ирэхийн цагт би ингээд эргээд үүшүүд байсан үеэ боддог байхгүй би тамирчин байсан үеэ бодоход тэр үеэс хойш би багштай жигдсэн байна да гэж би ойлгосон байхгүй. Яагаад тэгэхээр би тэрэн төмсөнд нь гүгээд ирсэн бол би бол нэг дөрөвгийн твэрэл байх гэж ер нь бол. Багш л намайг онцолж үзэл надад илүү их надтай ажиллах байж тээ гэж би тухайн үед дүгнжсэн байхгүй. Тэгээ би одоо миний хүү чи 21-т том нь баг нь 15-т одоо би 2 хүүтэй хэлдэг байхгүй. Миний хүүхдүүд том хүн таанараас ямар нэгэн тусламж хүсэх юм бол заавал туслаад өгчээ. Хажуу чинь ямар нэгэн настай хүнд юм зөөж явах юм бол ингээ хараад ингээ зогсож явах биш. Очоод юмнаас нь дамжлаад зөөгөөд өгчээ. Хэлээгүй ш. Надаас асуугаагүй ш. Биш наа чи Америк хүүхдүүдийн зан. Үнэхээр тусламж хэрэгтэй болвол хэлэхгүй яасан юм. Битээ энэ Монгол хүний зам биш. Аз хүмүүс ийм биш. Залуу хүн бол санаагаараа босоод ингээд хүн юм хийж явах тажуунаас нь ахаа ихчээ би яаж туслах вэ? Яах вэ хүүгээд хийгээд өгдөө. Наад ингээ хөлөө ингээд хүний ингээ хоёр мөрөн дээр гуталтай хөлөө гаргаж тавьчаад гараа ингээ салавчилчаад эсвэл чихвж хийгээд ингээд зогсож идэг чи наа чи Америк хүүхдүүдийн зан. Гэхдээ чи хүн юм хийж явах босоод шалшхуугаа угаад юмаа цэвэрлэхгүй мөглөр. Тэгээ хэлэхгүй яасан юм. Хэлээгүй тийм учраас би ингээ байж байгаа. Наа чи Америк зан. Чи юусэн битээ инг. Чи хүмүүсийн хайрыг өөртөө татъя гэж бодож байгаа бол чи эхлээд хүмүүст өөрөө очиж санаагаараа үйлчил. Чи эхлээд хүмүүс санаагаараа үйлчил. Дараа нь хүмүүс чамайг дэмжиж эхэлт юм гэж. Тэгэхгүй чи хүнд санаагаараа үйлчлэхгүй ээжж чи хүнээс чи хүний хайрыг авна. Хүний хүндэтгэлийг чи хүлээгээ суунаа гэх юм бол энэ чамд хэцүү гэж би 2 хүүдэд зааж өгдөг. Энэ бол аав нь өөрөө баг залуу насандаа
алдчихж сурсан зүйл байхгүй юу гэж би хоёр хүнтэй хэлж өгдөг. Тийм учраас харилцаа гэдэг зүйл бол хамгийн чухал юм аа гэж. Тэгэхээр Йосефт бол яг энэ нөгөө мэрэгүү ухаан байгаагүй. Яагаад тэгэхээр нөгөө дургу байж хат нь очоод ярьцсан. Зүүдээ очоо ярьцсан. Очоо ярьцсан. Улам нөгөө дургуг нь хүрчихэж байгаа нөгөө хэдийнхэн. Улам дургуг нь хүрчихсэн. Тэгээ би ингээд ерөнхийдөө Йосефийн байдал дээр нэг юм 3 дүгнэлт хийсэн байна. За Йосеф бол нэгдүгürt маш их хайр авсан хүүхэд байсан. Эцэг гэхээр бол маш их хайрлагдаж өссөн. Одоо ийм хүү байсан. Хоёрдугаарт Йосеф бол ийм одоо буруу юмд дургу залуу байж бас гэхдээ эрхийн тэнийг юм уу гэхээр бас үгүй. Бас их тийм зөв юм дуртай. Нэг юм цаанаас уг хүн өөрөө. Нэг юм буруу юмд нэг юм цаанаа дургу. Яаж харагдж байгаа гэхээр нөгөө ахнар нь хөдөө хэр бахта эр хүний жаргал эзгүй хэрэгчээр нөгөө ахнарнд бол тэнд хөдөө бол буруу юм хийсэн биз шүү дээ. Тэр базаахгүй мэддэг ахнар ингэж ишүү гэд ирээд аавдаа хэлж байгаа. Энээс харах юм бол дүүн тэрийг дэмжиж тэнд нь оролцож тэ гуяа алгадаж дунд нь орж шоудж яваагүй бахна. Тэгэхээр дүүн тэнд дургу байсан бахна. Тэгээд тэрийг хараад ирээд аавдаа хэлж исэн байна. Ингээд харах юм бол Йосефийн сэтгэл зүрх бас нэг тийм зөв талдаа зүрхтэй залуу байсан байна. За мэдээж Йосеф бол одоо тийм муу санаагүй яг ийм одоо зөв зүрх сэтгэлтэй юм зоригтой залуу. Тэгтээ жоохон мэрэгүү ухаан татцсан. Тийм ээ? Тэр нь юу вэ гэхээр нөгөө зүүдээ ярьчих. Тэнгүүд нөгөө тэрийг яриад нөгөө дүүл нь ингээд өөрт нь алга ташаад өөрийг дэмжих биш харин өөрийг нь үзэн ядахт хүрэж байгаа. Энээс болоод одоо Йосефийн дараагийн амьдрал бол Йосеф бол өөрийнхөө амьдралдаа бол нөгөө аавын инхрийн хайрт хүү байсан чинь одоо боол болж хувирж байгаа штэ. За тэр дүгийг бол бүгдээрээ тараа үзье. За би өнөөдөр тэр дүгийг тараа үзнэ гэж их олон одоо хэлж байна те. Тэгэхээр энэ бол одоо Йосеф бол юм атаа хорслын юм гэр бүл дотор одоо туулан гарсан Йосефийн одоо амьдралын замнал байна. За тэгвэл би бас өнөөдөр та бүхэнд бас хэлмээр байна те. Та атаархдаггүй. Бас хүмүүс танд атаархаж ирсэн үү? Хин нэг нь танд атаархаж л байсан баг. Та бас өөрөө хин нэгэнд атаархаж л байсан баг. Магадгүй бид нар заримдаа атаархлаа цагаан атаархал гэдгээр бас нэг жоохон өнгөлдөг тийм үү? За яг тэ цагаан атаархал бол байх штэ. Цагаан атаархал байж хүн чинь ингээд юм тэмүүлэн тэр хүнийг харж иж би ч гэсэн энэ шиг болох юмсан гэж хүн чинь ингээд одоо юм руу ингээд зүтгэдэг тэмүүлдэг одоо ингээд зоригтой явдаг болдог штэ. Тийм учраас бол цагаан атаархал бол одоо тийм бас байх ёстой гэж бол боддог. Байж болох юм. Би бас санал нийлж байна. Гэхдээ атаархалч үзий хаталт болох уу гэдэг дээр анхаараарай. Яагаад гэвэл ах нарын энэ атаархал бол зүгээр гинэн хүүхдийн атаархал бол байгаагүй. Энэ атаархал нь бол бүр үзэн ядалт болж хувирсан атаархал байсан. Тэгэхээр юм ингээд даамжирхаараа бүр гүн рүүгээ ордог. Тэг бүр гашуун үндэс ургадаг. Бүр ингээд гүн рүүгээ ороод бүр гашуун үндэс ургаад ирэхээр энэ бол бүр яаж чинь хожим дүүгийнхаа хувь тавиланд ноцтой хохирол учруулах хэмжээний өөдгөө ах нар болж хувирж байгаа байхгүй. Яг дүүдээ атаархсан байж болно. Дүү нэ өөрсдөөс нь арай илүү байгаад байсан байж болно. Тэгээ нэг хөнгөн атаархаад өнгөрсөн байж болно. Атаархлаасаа болоод заримдаа гонигтай байсан байж болно. Гэхдээ үзэн ядах хэмжээнд атаархна гэдэг бол энэ бол бурхны хүсэл биш. Энэ бол байж болохгүй зүйл. Бидний уншсан энэ хэсэг дээр ах нар нь Йосефийг үзэн ядсан тухай энэ үзэн ядах гэдэг үг бол нэлээд хэдэн удаа гарч ирж байгаа. Үзэн ядчих байгаа байхгүй бүр. Тэгэхээр өнөөдөр би танд хэлье. Бурхны хүмүүс бид нар бусдыг үзэн ядаж болохгүй. Энэ бол бурхны хүсэл биш юм аа. Та чадвартай байж болно, та чадваргүй байж болно. Та альва юмд те ангидаа та нэг номерын сурагч байж болно, тэргүй игнэний сурагч байж болно. Байгууллагада та захиралтайгаа ойр те захирлынхаа хаста баруун гар зүүн гар ч юм уу хаста тэргүй игнэнд барьдаг мондөг одоо ажилтан байж болно. Гэтэл магадгүй тийм ч онцгой биш байвал яах юм? Тэр үед бид нар ингээд атаархад үзий ятаад явах уу? Энэ бурхны хүсэл мөн үү? Тийм ээ? Энэ бурхны хүсэл бол яавч биш. Тийм учраас би Коринт номон дээрээс шинэ гэрээний дараах хэдэн ишлэгийг таанаас уншиж өгмөр байна. Коринтын 1-р Коринтын 3-р бүлгийн 2-оос 3-р ишлэгийг бүгд зэрэг уншъя. За эхний ишлэл гэсэн үг шүү дээ, тийм ээ? 1-р Коринт 3-ын 2-оос 3-ыг зэрэг уншъя. 1-2-ын 3. Тэр үед та нар чадваргүй байсан тул
би та нарт бор хоол бус сүү өгсөн. Гэтэл одоо ч та нар чадваргүй байгаа нь махбодынхаа дагуу явсаар байгаагийнх. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь махбодынхаа буюу хүний жишгийн дагуу байгаагийнх биш үү? Паул Коринтчуудад хэлж байна. Тэр үед та нар итгэлээр өсөөгүй, итгэлийн хувьд та нар нялх хүүхдүүд шиг байсан учраас би та нарт Библиэс бор хоол мэт сургаал заахын оронд хүүхдийн сүү шиг энгийн сургаалуудыг тэр үед би та нарт заасан. Тэр үед бол та нар чадваргүй, ийм сүнсээр өсөөгүй, итгэлээр өсөөгүй, дөнгөж ийм нялх итгэгч нар байсан. Тэр үед би та нарт бол аль болох юм зөөлөн хоол өгсөн. Өөрөөр хэлбэл Библийн хамгийн энгийн сургаалуудыг тэр үед би та нарт зааж өгч ялаа. Гэтэл цаг хугацаа өнгөрсөн чинь та нар одоо өсөж том болсон юм уу? Төлөвшсөн хүн, тэгээ мачуур, сүнсээр мачуур хүн болсон юм уу гэсэн чинь одоо хэрэг та нар болоогүй шүү дээ. Одоо хэрэг та нар бор хоол идэх чадваргүй шүү дээ. Яагаад? Учир нь та нар махбодынхаа дагуу явж байгаас юм аа. Махбодынхаа дагуу амьдраад байгаа учраас та нар сүнсээр өсөхгүй байгаамаа. Хичнээн сайхан конференцд ороод, хичнээн сайхан номлол сонсоод, хичнээн сайхан одоо үйлчлэлд хамрагдаал, хичнээн сайхан олон юм сураад байгаа мөртлөө яг эцсийн дүндээ амьдрал дээр махан биеэрээ шийдээд яваад байгаа хүн бол ерөөс сүнсээр өсдөггүй. Конференцээр явдаг хүмүүс байна штэ. Монголд ийм хүмүүс зөндөө байна. Ийм конференцд явлаа гэн, тийм сургалтанд суулаа гэн, ийм семинарт суулаа гэн. Тэгээ сүнсээр өсөд байгаа нь хаана байна? Нөгөө ховж ярьсан хэвээрээ. Нөгөө нэг юм асуудалтай хэвээрээ. Нөгөө нэг ингээд нэг чөлөөлөгдөггүй хэвээрээ. Олон юм сураал байдаг, өөрчлөгдөж байгаа юм. Тэгээ хаана байна? Яагаад зарим хүмүүс сүнсээр өсдөг юм бэ? Яагаад зарим хүмүүс цуглаанд яваал байгаа мөртлөө, заримдаа ингээд конференц сургалт янз янзын гой юмд ингээд хамрагдаад байгаа мөртлөө тэр хэрээрээ өсдөггүй юм ойлгохгүй, ойлгоод байгаа мөртлөө ойлгоод байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө тэгээ яагаад сүнсээр өсөхгүй юм хүчрэгчгүй байна вэ? Асуудал нь яг бодит амьдрал дээр дандаа махан биеэр шийдэж байгаа. Дандаа махан биеэрээ яваад байгаа. Тийм хүн хичнээн сайхан юм сонсон ч өсдөггүй. Хичнээн сайн номлогч байгаад нэмэргүй. Хичнээн сайхан библийн хичээл байгаад хичнээн сайн тэр хүнд халамж хайр үзүүлэлээгээд нэмэр байхгүй. Яг бахвайдгаараа байждаг. Яагаад гэвэл цуглаанаас гараад явлаа, ажил руугаа орлоо, гэртээ очлоо. Дандаа махан биеэрээ юмыг бодно. Махан биеэрээ өөрийгөө юм бодоод байнаач гэдгийг ялгаж салгаж байгаа юм баахгүй. Буруу шийдвэр гаргаад дандаа буруу байдлаар юмаа хийгээд хүнтэй хэрүүл хийгээд ингээд даа ингээд явчихдаг. Ийм хүн ерөөсөө сүнсээр өсдөггүй. Тийм учраас Паул тэрийг нь хэлж байгаа байхгүй юу? Махбодынхаа дагуу явсаар байгаагийнх гэж оншиг нь тогтоож өгч шít Паул. Тэгээ цааш нь үргэлжлүүлээ юу гэж байна? Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь махбодынхаа буюу хүний жишгийн дагуу байгаа биш үү гэж. Тэгэхээр махбодороо та нар явж гин гэдгийг нь Паул өшөө тодтогч хэлж байна. За би бүр тодруулж хэлье. Юугийн чинь яг махан биеэрээ явж гин гэж хэлээд байгаа юм гэвэл та нар бие биендээ атаарх чинь. Дээр нь яаж гин? Хоорондоо маргалд чинь та нар. Энд чинь та нар одоо хүртэл махан биеэрээ амьдраад байгаагийн чинь илрэл биш үү? Ийм байхад яаж сүнсээр өсөх юм гэж хэлж байгаа. Тэгэхээр эндээс харж гинөө, энэ ишлээс харж гинөө. Атаархал бол Бурхны хүсэл биш. Атаархал гэдэг бол махан бие. Энэ бол махбодын дачаал. Атаархал гэдэг бол хүний махан биенээс гардаг зүйл. Үнэхээр сүнсээр явдаг хүн бол ингэдэггүй. Сүнсээр явдаг хүн бол хүний сайныг олж харж чаддаг. Хүний сайнд нь урам өгч чаддаг. Тэр хүн зориулаад алга ташиж чаддаг. Тэр хүн сайныг очиод хилчиж чаддаг. Өөрийнхөө хэмжээг мэддэг. Тэгээ өөрөөрөө ч бас сэтгэл хангалуун байж чаддаг. Сүнсээр өссөн хүн гэдэг бол яг л өөрийнхөө юу чадахыг мэднэ, өөрийнхөө юу чадахгүйг мэднэ. Тийм учраас чадахгүй маа мэддэг учраас нэг хүнд атархаад байхгүй. Яг л энэ хүн энэ тал дээр надаас илүү учраас сайн байна. Хүлээн зөвшөөрч чадна. Би энэ талаараа энэ хүмүүсээс илүү учраас би тэрэн дээр нэг онгороод авахгүй. Бусдад тэрүүгээр би туслаад өгч чинь. Эн чинь төлөвсөн баад байхгүй. Тэгэхээр ингээл өөрийгөө ингээл харьцуулж бодоол зэрэгцүүлж тавиал ингээл тэрнээс болоод хямраал нэр төрийн хямрал дотор ингээл яваад байна гэдэг чинь үндсэндээ махбодын дагуу яваад байна гэсэн утгатай байна. Цаашаа уншъя. 2 дугаар Коринтын 12 дугаар бүлгийн 20 дугаар ишлэл. За одоо дахиад зэрэг уншъя. 3 намайг та нар дээр очиход та нар хүснээс минь өөр байж би ч бас та нарын хүснээс өөрөөр хандхад хүрхүй гэхээс би айж байна. Эвдрэлцэл, атаархал, уур хилэн, хуваа хичээсэн зан, гүтгэлэг, цуурхал, их зан, үүмэн самун бүү байгаасай. Паул Коринтын чуулганд хэлж байна. Би Коринтын чуулганд та нар дээр очих гэж байна.
Та нар дээр очиход миний хүссэн хэмжээнд та нарыг би ингээ байхгүй гэдгээс айж байна. Би яваад очдөг. Би та нарын нэг өдийн хэмжээнд хүрсэн байх бахтаа гэж бодож байтал та нар тэр хэмжээнд очоогүй байвал би тэрийг чи хараад уурлаа. Тэгвэл би ч та нарыг гомдоно. Би та нараас ч болж бас та нарт би гомдоно. Тэр нь юу вэ гэвэл эвдрэлцэл, атаархал, уур хилэн, хуваа хичээсэн зан, гүтгэлэг, цуурхал, их зан, уймын самун танай чуулганд битгий байгаасаа. Тэгэхээр Коринтын чуулганд юу байсан бэ? Коринтын чуулган дотроо эвдрэлцдэг чуулган байсан. Коринтын чуулган бие биендээ атаархдаг чуулган байсан. Уур хилэн, нэгэндээ бүр амар ууралдаг ийм чуулган. Хуваа хичээдэг, гүтгдэг нэгнийгээ. Тийм ээ? Цуурхал тараадаг, ховжив тараадаг бие биенийхээ тухай. Их зантай. Тэгээ энэ байдлаас үүсээ тэр чуулган дотор юу бий болох вэ? Үүмэн самун бий болно. Ив нэгдэлгүй, эмх замбраагүй чуулган байсан. Коринтын чуулган бол. Тийм учраас Паул юу гэж хэлж яах гэхээр би явж чаа та нарын энэ байдлыг чи харах юм бол миний хүссэн хэмжээнд та нар хүрэхгүй байгаа учраас би уурлана. Би очиод та нар дээр очиод уурлах юм бол та нар миний уурлж байгааг хараад надад гомдно. Тэгснээр бол очихгүй бай гэж Паул хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу хэлж яах гэхээр чуулган Христ итгэгч бидний хувьд бид хүнд атаархна гэдэг зүйл бол байж болохгүй зүйл. Бид сайн зүйлээс үлгэрч аваад сайныг дуурайх явдал байх ёстой. Үнэхээр амжилттай явж байгаа, сайн явж байгаа нэгнийг хараад би ч гэсэн энэ шиг болох юмсан. Би энэ хүн чадж байгаад би яагаад чаддгүй ингэж бодоод өөрийгөө шахаад хичээгээд ингэж явах зүйл гэдэг бол хүнд байх ёстой зүйл мөн. Энэ бол хүнд бол байдаг зүйл. Өөрөөр мотивашн авж штэ тий хин нэгний амжилтыг харахтаа хин нэгний сайн байгааг харахтаа хүн мотивац авдаг. Тэгээ би ч гэсэн тэгвэл ингийг даган дуурайдаг. Би бүр адилхан болъё бүр илүү ч болсон яадын чадвараар мэдлэгээрээ энэ зүйл бол байх ёстой зүйл тодорхой хэмжээнд. Гэхдээ энэ хитрээд ирэхээр хар атархал. Энэ үзэн яталт болж хувирдаг. Тэгэхээр үзэн яталт гэдэг бол хүний зүрхэнд байдаг маш тийм хортой үндэс байхгүй. Үзэн яталт гэдэг бол хүнийг өвчлүүлдэг. Үзэн яталт гэдэг бол хүнийг баяр хөөртэй биш болгодог. Үзэн яталт гэдэг бол хүний сэтгэл санааг хизээч амар тайван байлгадаггүй. Үзэн яталтанд автсан хүн гэдэг бол ерөөсөө юмны нэг сайн талыг хизээч олж харж чадхаа болждаг. Тийм болохоор атаархал бидний үзэн яталтанд хүрэгдэг шүү. Тийм болохоор үзэн яталтанд хүрэх таны атаархал танд өнөөдөр байгаа бол бүгдийг гимсцгээе. Есүсийг ямар хүмүүс загалмайд хадаж алсан гэж түүнд атаархсан хүмүүс загалмайд хадаж алсан шүү дээ. Тэр үеийн юудын одоо жүүдүүдийн тийм үү? Жүүдүүдийн одоо юудэчүүдийн ахлагч нар нь тэргүүн тахилч нар нь хуулийн багш нар нь Есүс шиг байж чадахгүйсэн. Есүсийг нийгмээрээ дагж исэн тухай үед. Тэд нар хараад Есүс шиг байж чадахгүй өөрсдийг нь дагдаггүй хүмүүс Есүсийг дагаад байгааг харахтаа атаархаад ромчуудтай хуйлдаад Есүсийг барьж аваад загалмайд хадаж алсан. Үүнд атаархал байсан. Атаархлын улмаас Есүсийг хүмүүс загалмайд цодолж алсан. Христийн апостолууд буюу элч нар Есүсийг тэнгэр рүү оцсны дараа Есүсийн сайн мэдээг Ромын эзэнт гүрэн даяар тараасан. Хаасаагүй явж номлосон. Христийн чуулганууд, Христийн сүмүүд борооны дараах мөөх шиг Ромын эзэнт гүрэн даяар байгуулагдсан. Манай эртний эхний 300 жилийн дотор ромчууд Христ итгэгчдийг маш их хавчдаг байсан. Тэгтэл Христ итгэгчдэр маш их олширсан тухайн үед. Тэгээд ингээд тараасан. Тэгэхэд Христ итгэлийн одоо сайн мэдээг тарааж Христийн чуулганууд босоход хамгийн их гай болж исэн хүмүүс нь жүүдүүд өөрсдөө. Яагаад гэвэл тэд апостолуудад бас атаархдаг байсан. Тэд бидний эзэн Есүст атаархсан, түүний сайн мэдээг номлодог номлогч нарт нь атаархаж исэн. Тэгээд тэр атаархлынхаа улмаас Христийн чуулганыг маш ихээр тэд авчдаг байсан. Тэгвэл өнөөдөр атаархал гэдэг зүйл бол бидний амьдралд байх ёсгүй зүйл юм аа. Хэрвээ атаархал байгаа бол энэ нь таныг өвчлүүлээд, таны зүрхийг чинь дэлсүүлээд, шүн нойрыг чинь хулж агаад, бодгоор уурыг чинь хүргээд байгаа бол одоо бид зогсох цаг маань болжээ. Бид эзний өмнө гимших цаг маань болжээ. Тэгээ эзнээс амар тайвныг гуйж, тэр хүнийг атаархаж үзэн ятах биш, харин хайрлаж, өрөвдөх сэтгэлийг надад өгөөч гэж залбирах цаг маань болжээ. Йосеф шиг даван тоол. Тийм ээ? Хин нэгэн таныг бас атаархаж байгаа бол та мэрэгэн ухаантай бай. Та эзэнд итгэж найд. Тэгээд эзний замаар та шулуун явсаар агаарай. Йосеф бол хайрлагдсан нэгэн байсан. Та бол бурхнаар хайрлагдсан нэгэн шүү гэдгийг би хэлмээр байна.
Йосеф бол муу дургүй нэгэн байсан. Та муу дургүй учраас энэ газар ирсэн гэж би итгэж байгаа. Энд ямар нэгэн сайн зүйл байна гэж та итгэж байгаа учраас зүрх сэтгэлийнхаа дуудлагаар та энэ газар ирсэн гэж би итгэж байгаа. Бурхны үг нь зөв, сайн. Энийг би дагаад явбал миний амьдрал зөв, сайн болно гэж та итгэдэг учраас та энэ газар ирсэн гэж би итгэж байгаа. Йосеф бол бас шударга нэгэн байсан. Тэгвэл бид ч гэсэн бас мэдээж шударга байх ёстой. Тэгэхээр Йосефийн энэ түүх бидэнд бас Есүс Христийн түүхийг сануулдаг. Ахнар нь Йосефт атаархсан. Йосефийг үгүй хийсэн. Харин үгүй хийсэн дүүн хожим энэ гэр бүлийг буцаагаад аварсан. Есүс Христэд юудэчүүд атаархсан, атаархлаас бол загалмаад хадаж алсан. Тэр загалмаад цовдлогдож насварсан Есүс нь хүн төрөлхтний гмийг уучлж биднийг аварч байгаа. Тийм болохоор атаархал дундуур туутлан гарсан Йосефийн түүх бол атаархал дундуур загалмаагаа үүрэн гарсан Есүс Христийн түүх болоо. Энэ нь танд үлгэр жишээ болох болтугай. Бүгдээ хамтдаа залбирan гойцгаая. Бурхан эцэг минь та хүн бүрийг онцгой бүтээсэн. Эзэм нь бид гэр бүлдээ Йосеф шиг онцгой нэгэн байгаагүй ч бид бага насндаа ангидаа багшийнхаа хувьд Йосеф шиг онцгой нэгэн байгаагүй ч эзэм нь бид ажлын газартаа магадгүй бас дарга нартаа тоогцсон онцгой нэгэн байгаагүй ч харин таны хувьд бол бид онцгой нэгэн юм аа. Учир нь та намайг бүтээсэн. Та бидний хүн болгож энэ дэлхийд төрүүлсэн. Эзэм минь. Тийм учраас атаархлаас бидний сэтгэл зүрхийн минь чөлөөлөөрэй. Эзэм минь номер 1 байж чадаагүй дээ. Бид заримдаа өөрийгөө голдог. Эзэм минь бид бүгдийг хамгийн сайн хийж чадаагүй дээ. Заримдаа бид өөрийгөө үзэн ядахгүй ч гэсэн байсан. Өөрийнхөө алдаанаас болж өөрийгөө уучлж чадахгүй. Өөрийгөө нэг ийм л амтан гэж ийм л хэмжээнд байх хувьтай амтын юм даа гэж өөрийнхөө хувь заяанд гомдож эзэм минь үнэхээр энэ хувь тавиланд гомдож явсан бол бас биднийг та уучлаач гэж гуйж байна. Учир нь та биднийг онцгой бүтээсэн. Та бидний төлөө онцгой хүүгээ илгээсэн. Тийм учраас та зүрх сэтгэлд минь ариун сүнсээр онцгой дуудлагыг бидэнд өгсөн. Тэгээ та биднийг өөрийнхөө алдрын төлөө та биднийг томилсон. Эзэм минь атаархлаас ангид байхад минь туслаач. Эзэм минь хэн нэгэнд атаархаж үзэн ядаж явдаг бол одоо тэр сэтгэлээс биднийг чөлөөлөөч. Ариун сүнс та ирээч. Бидний сэтгэл зүрхийн минь эдгээгээч. Бид өөрийгөө байгаагаар нь хайрлж сурахыг хүсэж байна. Бид бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч бас хайрлж сурахыг хүсэж байна. Эзэм минь надаас давуу нэгэн байвч харин надад бас бусдаас давуу зүйл байдаг гэдгийг та надад сануулаач. Та онцгой зүйлийн төлөө бидний хэрэглээрэй гэж танаас гуйж байна эзэн. Тандаа талархан аврагч эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.